Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ удаагийн бичлэгээр чанмал крем эрхийг талаар хаалцж байна. Чанмал крем маань Аплан болон Спартак Моклер маш сайхан тогтдог байгаа юм шүү. Тэгээд жороо нэг доор бичээ тавьчих. Та бүхэн бичлэгээ зогсоож жоод орцуудаа бэлтүүл амар байх баха. Тэгээд тэгээд шингэн орцтойгоо сахараа болон сахарын ванила хамт хийж байгаа. Учир нь шингэн орцондоо сахараа жигээ дуусгаж тарах гэж байгаа юм шүү. Тийм учраас та бүхэн сахараа ууслан сайн жигээ тутгаж өгөх ёстой. Тэгээд өөр зарим нэг кремийг хийхэд ордог шиг нэг тийм олон орц шаардлагагүй айл бүрийн гэрт байдаг олдоц амархан хийгддэг крем учраас та бүхэн таалагдана гэж бодож байна. За сайн сахараа уусгаж утгасныхаа дагаараа эрдэнэ шин цартуул болон төмөсний цартуулж бас байж болно шүү, хамаагүй цартуулаа хийгээд ширхэггүй болтол нь сайтар утгаж өгөх ёстой. Тэгээд өндөг маань ч гэсэн өөрөө гоё хөвсөөгөөд ирдэг. За ингээд сайтар хутгасан зурмаг бэлэн болсон бол та бүхэн сүүгээ 2 хуваасан байгаа. Тэгээд 400 мг сүүгээ халаасан гал дээрээ хийх ёстой. Тэгээд сүү маань халаад ирэх юм бол галаа бууруулаад дунд зэргийн гал дээр очиулаад түрүүнийхээ хойлмгийг халуун сүүн дээрээ баг багаар гоожулж хийгээд тасралтгүй утгах ёстой. Тасралтгүй утгаж байгаа маань одоо халуун сүүн дээр орж байгаа хойлмог маань гарахмаалтай байгаа учраас гарахмаал маань халуун сүүн дээрээ ороод хурдан өтгөрнөө. Тэгээд та хутгахаа болох юм бол энэ тэндээ овоогоод жигэд бас болдог учраас та хойлмогоо хийнгээ сайтар жигэд тасралтгүй утгаж өгөөрөө. Тэгээд одоо сүү маань галаа багасгасан сүү маань бүлээхэн байгаа. Тэгээд ойролцоогоор 3-аас 4 минут гал дээр утгасны дараа зурмаг маань ийм гоё өтгөрж өгөх ёстой. Тэгээд та галаасаа аваад сайн хөргөж өгөөрөө. Тэгээд энэ зурмгаа хөрж байх хугацаанд та тасалгааны температур зөөлрсөн цэцгийн тосоо мөн сайтар жигдэлж хүсэлгээд хутгаж өгөх хэрэгтэй. Тэгээд энэ кремийг хийхэд хүчтэй миксер ямар ч шаардлагагүй. Та гараараа хутгагч байхад л та энэ гоё кремээ хийж болно гэсэн үг амархан байгааз. За жигээ тутгасан цэцгийн тосон дээрээ та төрөний хөрсөн өтгөрсөн холимгоо баг багаар нэмээд сайтар ширхэггүй болтол нь хутгаж өгөх хэрэгтэй. Тэгээд сайн хөрөөгүй тохиолдолд цэцгийн тос маань хайлаад илүү шингэрэх тул та холимгоо сайн хөргөж өгөөрэй. Тэгээд нэг доор хийвэл сайн жигдэрч хойлогдоход хэцүү байдаг учраас та баг багаар хийх юм бол танд илүү амар гоё жигдхэн хойлогдох болно. За ингээл чанмал крем ерөөхдөө бэлэн болчихж байгаа. Та ингээд шууд биелууга чимгэлж болно гэсэн үг ер нь бол. За ингээд түрүү хэлсэнчлэн Спартак билон тохиромжтой гэсэн учраас Спартак билог чимсэн байгаамаа. Тэгээд Спартак билууга гүзэлцэгний компьютер хийж байгаа. Тэгээд Спартакийнхаа жигнэмгийг та бүхэн сахарын сорбоор чиглэж өгөх юм бол жигнэм маань гой зөөлхөн болж өгдөг. Гэхдээ компьютер хийж байгаа учраас компьютерийнхаа шүүсээр бичээнэ чиглэж өгч байгаа юм шүү. Та бүхэнд бас санаа болог гэж бодоод хуваалцаж байгаамаа. Тэгээд хитрхи их чиглэх юм бол крем маань урсах учраас та бүхэн тохируулаад чиглэж өгөөрэй. За та бүхэнд бичлэг таалагдах юм бол санал сэтгэлд болон дагаж хийсэн зүйлээ коммент хэсэгт хуваалцаарай гэж хүсэж байна. Тэгээд та бүхэнд жор таалагдах юм бол YouTube сувгтаа subscribe дараарай. Дараагийн бичлэг та бүхэнд хамгийн түрүүнд хүрэх болно. Баярлалаа. Баяртай.